Монгол телевизийн бүтээл. Төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлгийн бас нэгэн дугаараа бид бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Интернет эмнэлэг дээр манай баг хамтаалан яриад байна. Энэ өрөөнд бас тун удахгүй нэгэн сайхан гэр бүл тун удахгүй төрөхөд бяцхан өрөөлөжээд хамгийн гол манай нэвтрүүлэгт орох хэсгийг бид асууж лавлж ээж зөвшөөрөл авах хэрэгтэй юм. За ингээм хамтдаа оръё. Амжилт хүсээрэй. Сайн байцгаана уу? Сайн байна уу? За. Хатаа. Сайн уу? Хайгүй юу? За бид төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлгийг Монголд анх удаа яг дөнгөж одоо төрөх гэж байгаа ээжийнхаа тусламжтайгаар буюу одоо гэр бүлийнхэн тусламжтайгаар яг төрхөрөөнд хийдэг тийм анхны тоглоомын шоу юм байна. Тэгээ гол нь хоёроо орооч гэж урьж байгаа юм. Тэгээд энэ болохоор 7 асуулт асуу. Тэгээ асуултанд зөв хариулах тоолондоо гоё шагналаад яваад байгаа юм. Тий, юу гэж бодож байна? Нэрэн тэгээд би болныг бол Болно гэж бодож байна уу? Зөвшөөрч байна уу? За баярлалаа. За ингээд өнөөдрийн оролцогчид болох мөнх өргөл болон зол заяанаар маань манай нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрлөө. Энэ бол төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэг. За ингээд ерөөсөө хорны төдөд ингээд тайд засчихж байгаа. Дөрмөө танилцуулна. Дөрвөн бол маш энгийн. 7 асуулт асууна. За асуултанд хоёр маань зөв хариулах тоолондоо шагнал авах болно. 2 удаа алдах юм бол тоглоом зогсох болно. Тэгэхээр аль болох 7 асуултанд хариулахдаа алдахгүй байхыг хичээх нь шүү. Тэгээ хамгийн чухал зүйл нь та хоёр маань санал нэгдэх ёстой. Асуулт бүр 4 хувилбартай. 4 хувилбарын нэгийг сонгохдоо та хоёр яг санал нэгдээд тэгээд тэр хувилбарыг хэдүүлээ харж байгаа зөв бурыг нь харах нь шүү. За ингээд өнөөдрийн дугаарыг хамгийн супер шагнал ямар шагнал вэ хамтдаа харцгаая. супер шагнал. За өнөөдрийн дугаарыг супер шагнал бол Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багц байна. За хүний арьсанд хэрэгтэй шимт хижээлээр маш баялаг гэр бүлийн багц гэдгээр бас их онцлогтой. Тэгээ хамгийн чухал зүйл нь бол 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн. Тэгээд бас нэг чухал зүйл нь юу гэхээр жирэмсэн болон одоо та ингээд төрсний дараа хэрэглэхэд бас танд нэлээд ач тустай байх нь байна шүү. За ингээд яг энэ супер шагналыг авахын тулд та хоёр маань 7 асуултанд хариулах шаардлагатай байх байна тий. За харин хамгийн ихний асуултын шагнал юу байгааг одоо хамтдаа харъя. За хамгийн ихний шагнал бол Гацуурт хүнс компани бүтээгдэхүүнийг авах эрхийн бичиг байгаа байна. За Гацуурт компани хамт олонны хувьд бол Монголд анх удаа маш амжилттай яг энэ хар нанжингаа тариалж хурааж авч чадсан. За энэ болохоор мөн л одоо Монголд үйлдвэрлэгдсэн 440 нэртэй зүгийн бал. За энэ ингээд бэлгийн багцыг та хэддээ өгнө шүү. За тэгтээ асуулт зөв хариулах хэрэгтэй. За ингээд асуулт арай. За монголчууд хоньны сүүлийг хүүхэддээ хэрхэн бэлдэж хөхүүлдэг вэ гэсэн асуулт байна. А нь гүйцэд шарж, Б нь гүйцэд жигнэж, харин В нь гүйцэд чанаж, хамгийн сүүл буюу Г нь гүйцэд болголгүйгээр хүүхэдтэй хөхүүлдэг байх нь. Чархан тохиромжгүй л дээ. Гүйцэд гэдэг чинь гүйцэд ер нь гүйцэд болгодгүй шүү тий. Гүйцэд болгохоор нэг юу ячдаг шүү дээ. Тасраад нэг хөчөختөн тасраад орчдөг санагдаад. Тэгэхээр ерөнхийдөө гүйцэд болголгоо нэг буцалсан усан дүрээд эсвэл 5 минут бактери нурсдах маягаар. Сайн мэдчихэв. Тэгэхээр Г явах тий. Гүйцэд болголгоо тий. За тэгвэл Г гэж авах уу? Санал нэгдэж байна уу те? За ингээд оролцогчид маань энэ дугаарыг хамгийн ихний асуултынхаа зөв хариултыг Г буюу гүйцэд болголгүй гэж сонгосон байна. Ингээд зөв байна уу буруу байна уу хамтдаа харцгаая. За ингэснээр та хоёр маань Гацуурт компани гэр бүлийн бэлгийн багцыг ингээд шагналын багцандаа авч байгаа юм шиг. Хоёр дахь асуултын шагналыг харъя. Шар доктор брендийн часрагны бэлгийн багц бас байгаа юм байна. За мөн л одоо дөрвөн улирлын туршид гэр бүлийн гишүүн бүр хэрэглэх боломжтой. Тэгээд тэр чигтээ одоо часрагны бүр 100%
бүтээгдэхүүн. Тэр дундаа бүр үндэсний бүтээгдэхүүн байгаа. Тэгээ өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй юм байна. За ингээ асуултаа харъя. Манай улсад 1970 оноос хойш нэг төрөлтөөр хамгийн их нь хэдэн ихэр мэдлсэн бэ гэсэн байна. Энэ талаар сонсч ирсэн үү? Өстөө мэдгүй нэ. Мэдгүй юу? Заасан хувилбаруудаа харчих тий. гэдэг лээ. За Ад нь 3 ихэр, Б нь 4 ихэр, харин В нь 5 ихэр, Г нь 6 ихэр гэсэн байна. 3 бол даан зүртүүлэл. 4 ихэр чинь тэр нөгөө календар гадаад ч идэх хэрлээ. 5 6 ихэр бүр амар хөлчтэй. За цаахал юм байна да. Би шууд яахт нь 5 болов гэж бодсон. Гэхдээ 4 байж магадгүй. 4 5 2 1 л. 3 бол угаасаа байнга төрж байгаа за. 4 3 бол байгаа. Төрдөө шүү дээ. 6 бол их. 4 бүр их юм юм байна л да. Тий. За 4 ихэр үү. За миний ашиг. 4 сон. За золзоогийн шийдвэрээр гэтээ санал нэгдээд 4 буюу Б гэсэн хувилбарыг сонгож байна те. За ингээ оролцогчид маань Б гэсэн хувилбарыг сонголоо. 4 ихэр мөн үгүй хамтдаа харъя. Нэстэ хэцүү асуулт. За ингээ оролцогчид маань Б гэсэн хувилбарыг сонголоо. 4 ихэр мөн үгүй хамтдаа харъя. Нэстэ хэцүү асуулт. Таахал. Нилээ ярилцсан ч хоёр манаас зөв шийдвэр гаргалаа шүү. За ингээд харин 3 дахь асуултынхаа шагналын байгааг хамтдаа харъя. Урамшуулалт асуулт гэж юу гэж бодож байна? Хариулт чадаад урамшуул. Яг үнэн. За тэгэхээр асуулт асуунд хоёроосаа. За тэр асуултанд хоёр манд яг тэр асуултын дагуу хэр олныг нэрлэж чадсанараа нэг тутамд нь 20,000 төгрөг хожно. За тэгвэл асуултаа харъя. Шин төрсөн хүүхэдтэй бэлдэх зүйлсийг нэрлэнэ үү гэсэн байна. За 3 2 1 явсаа. За өдлөгийн живх үнэг хайчилтэй. Тавтаа. тоглоом авна. Даав авна. Тэгээ нөгөө доом дэвшдэг юм нэг хулдаас байдаг шүү дээ. Хулдаас авна. Тэгээд тос саван авна. Бойтог нөгөө гадуур хувцас авна. 4 тэгээд 2 малгай 1. За үлгий үнэг тоглоом давуу хулдаас тос тав саван бойтог гадуур хувцас тэгээд живх ингээ 10 болсон байна. За тэгэхээр та хоёр баа 10 гэдэг чинь нэг тутамд нь 20,000 төгрөг учраас 200,000 төгрөгийн эзэд болсон байна. Баяр хүргэе. За ингээ та хоёр маань зөв хариулсан учраас 200,000 төгрөгийн шууд өглөө. Баяр хүргэе. За ингээ оролцуулалт асуулт маань юм байлаа. 3 дахь асуултын шагналын байгааг хамтдаа харъя. За 3 дахь асуултын шагнал бол лактонатал DHA болон D3 junior их хүүхдийн амин дэмийн багц байна. За энэ бол одоо дүнгийн төрсэн ээжийн 1 сар хэрэглээ. За харин таны дүнгийн төрсэн нэрэнтан бүр 100 хоног хэрэглээ багц байгаа юм шүү. За одоо энэ D3 junior болохоор таны одоо нэраа хүүхдийг D амин дэмийн дутагдлаас бүр үнэхээр сайн хамгаалж чадна. Тэгээд манайханд их тохиолддог архид сүлдээ байдаг те. За түүнээс үл бүр 100% сэргийлж чаддаг. За асуулт харъя. За нэрэн шарлалт юунаас болж удаашрах вэ гэсэн байна. Ад нь нэрэ ангир уурга амлаагүйгээс, Б нь нэрэ дутуу төрснөөс, харин В нь нэрэн цусан дах билирубины хэмжээ ихсснээс гэж байна. Г нь дээрх бүгд гэсэн байна. Ангир уурга уух хэрэгтэй гэдэг шүү дээ. Дутуу төрсөн бол шаардлагатай. Бүгдээр юм болов уу? Бүлэх хэрэгтэй гэж. Уус нөө шаарлч нь баасаар агаад ашигладаг гэж. Жишээсээ тийм. Тэгэхээр тэр олоо дутуу төрсөн нэрээ шаардлагатай. Ихтэй магадгүй л ах тийм. Би дээрх бүгд хариулт юм болов. Тийм. Бүгдээрээ л арах байх л гэж бодсон. Г юу. За манай оролцогчид Г буюу дээрх бүгдийг гэж сонголоо. За ингээд зөв байна уу буруу байна уу хамтдаа харъя. Чиглэл нэг алдах бол хоёр алдах бол. Хоёр алдах шүү дээ. Өө зүг биш дээ. За экстер та хоёр маань
За, Denk формын бүтээгдэхүүнийг хожиж байна. Тэгэхээр яг уу төрсний дараа та үнийг хэрэглэх нь таны нэрээ бяцхан өр маань бас хэрэглэх нь тий. За, баяр хүргэе. За, ингээд дөрөвт асуултын шагналыг хамтдаа харъя. За, энэ бол Leapfrog брендийн цагиргат цаан тоглоом байна. За, энийг бол Brickhouse тоглоомын дэлгүүрийн хамт олон аль биесны эрхтэйгээр оруулж ирэх хөдөлтөөлдөг. За, тэгээд бага насны хүүхдүүдэд зориулсан яг юм зааны хэлбэртэй. За, тэгээд хуванцар материалаар хийгдсэн юм тоглоом байна. За, тэгээд энэ зааны чихийг ингээ эргүүлэхээр хошууга дээшээ өргөд юм байна. Тэгээд хошуун дээр нь энэ дагалдах цагиргуудыг байрлуулна. Сүүлээ шүү дээ. Сүүлийн ингээ дарахаар хошуун дээр нь байрлуулад байгаа энэ цагиргууд нь бас унаад хүүхдэд төрөх хөгжилтэй байдаг байна. За, энэ тоглоомыг хожих нь. За, асуулт арай. Зулцгаа өвдөлтгүй хурдан дөрүүлдэг амтан аль нь вэ гэсэн байна. Баава мага санагдав. Андаш. Бэдэн. Баава зовмоо. Баава гараад ирлээ шүү дээ. Баава, бэдэн, Дом байна. туулай, харин гээд нь үнэг. Үнэг бол хаачилдаг. Хаачилтай байдаг. Бааван савар гэдэг үст тий. Баава харин сүүд яг нэг сонс ярьжсэн хадаад их баава тэгдэг. Хоёр маань ямар нэгэн дом хэрэгжилж байгаагүй юу? Тийм эмээ аягүй хэрэгтэй. Баавган самраар явал хурдан төрдөг. Тийм. Тэгэхээр Б хувилбар л тий. Тийм. Тэгээ баавгал. Баава яа. Тийм. Туулаа заанаш биш. За, ингээ оролцогчид маань Б буюу баава гэсэн хувилбарыг сонгож байна. За, харин зөв байна буруу байна хамтдаа харъя. Анаас юм. Анаас үү. Энийг зөв байна. Тэр үнэхээр амжилттай явж байна. Тэр дунд манай зоолцоо ээж хувьд туршлага үнэхээр арвин байна. Ер нь ингээл яг ингээ хилээд байгаанууд нь их зөв тааж хэлээд байна шүү. За, ингээ та хоёр маань Brickhouse тоглоомын дэлгүүрийн хамт олонны аль биесны эрхтэйгээр оруулж ирэн борлуулж буй Leapfrog брендийн цагирах цаан тоглоомын хөгтөд аж шатлаа. Баяр хүргэе. За, ингээл 3 хүн асуулт ирдлээ шүү дээ. Нэвтрүүлгийн интернет эмнэлгээс танд хүргэж байна. За, өнөөдрийн оролцогчид маань мөнх оргил зол заяанаар маань намын гол нь нэвтрүүлэгт маш амжилттай оролцож байна. За, үргэлжлүүлээ. 5 дахь асуултын шагналыг харъя. За, энэ бол Rascal and Friends живхний 1 сарын хэрэглээ байна. Ямар нэгэн огт одоо химийн бодис агуулаагүй юм байна лээ. Тэгээд өнөргүй чигшүүлэгч бодис агуулаагүй таны хүүхдийн биеинд маш одоо эвтэйхэн. Тэгээ аюу гой өнгөлөг загварлаг байгаа ч тийм. Лаггага өөрхөн гэж живхтэй явж байгаа юм шүү дээ. За, асуулт арай. Хосын даалгавар. Одоо илүү их оролцоотой байх болно. Манай мөнх оргил илүү оролцоотой байна гэсэн. Тэгэхээр ямар даалгавар биелүүлэхэд хэдүүлээ ихлэ харчаа те. Цайны амтыг зөв таах нь байна. Юм амтлахтаа хэрвээ. Та нөхрийг ямар гэж боддог вэ? Сайн. За, манай одоо золзын хас одохгүй нэралгах байгаа учраас элдвийн зүйл амсч болохгүй бах. Тэгэхээр одоо яг мөнх оргилаар хэдүүлээ даалгаврыг биелүүлээ те. За, энд 4 төрлийн цай байна те. Тэгээд аль амт вэ гэдгийг бодсноороо хоёр маань байрлуулах нь шүү. Золзойд үнэрлүүлж болно. Амсуулахгүйгээр үнэрлүүлээ та өөрөө амсаад тэгээд 1 минутын дотор шүү. Маш хурдан хийх хэрэгтэй байх нь те. За, 3 2 1 эхлэе. 60 секундын хугацаанд амжуулах хэрэгтэй. Бас их хянаар үзэж байна. Бүгдийг авч үзэж байгаа болох ч ашиг байна те. За, 20 секунд өнгөрцөн байх шүү. Жохон хурдлахгүй бол. Алин. За, 30 секунд буюу тал хугацаанд өнгөрсөн байна. Лимон сайн мэддэг шүү дээ. За, 20 секундтай байна. Ийм биш юм. Энэ Итгэлтэй байна уу? энэ юу юм бэ? Энэ юу юм? 9 8 Миний мөнийн сарын 7 нөгөөх нь үнэрлээ. 6 5 4 3 2 Нэлээд ялан баг. Яа, за болсон шүү. За, хамгийн ихнийхийн хоёрын маань алимтай цай гэж бодсон байна. За, зөв байна. Yes. За, дараагийнх нь нэрстэй цай гэж бодсон байна. Зөв байна.
За харин сүүлээс хоёр дахь нь харгалтай. Нэг хоёрыг салчижээ. Тэрсээ зөв тавьсан. Бүгдийн нэг дор амталсан чинь. Бүгдээрээ. За ингээд нэг алдчихлаа гэж тооцож байгаа юм. За. Харин тий. Тойрын маань хувьд Rascal and Friends жихний 1 сарын хэрэглээг харамсалтайгаар хожиж чадсангүй. За нэг алдсан гэж одоо хоёр дахь алдах ирэхгүй алж шүү. А нэг зүйлийг сануулхад хоёрт маань хүйн боломж гэж байгаа. За хүй боломж гэдэг нь яадаг вэ гэхээр үнэхээр мэдхгүй байгаа асуултаа 3 дахь хин нэгний гаднаас дуудаад та 3 хоорондоо ярилцж хагаад хариулах боломжтой шүү. За. За ингээд 6 дахь асуултын шагналыг харъя. За энэ бол Ori 1 жилийн эрэхтэй цэнэглэгч карт байна. Вау, бүтэн 1 жилийн эрэх байна шүү дээ. За энэ бол манай Монгол Визийн хамт олонны бэлтгэн хүргэж буй бүхий л кино нэвтрүүлэг. За тэгэл одоо юу гэдэг Холливуудын кино болон Солонгос, Монгол тэгэл нэг болоо олон ингээд бүх кинонууд багтсан. За тэгээ бидний одоо албан ёсны эрэхтэйгээр хүргэж буй тэр нэвтрүүлгүүд бас яг Ori цэгмэнд байгаа. А тэгээд манай нэвтрүүлгээд телевизээр гарч буй эфирийг та 24 цаг хурааж үзэх боломж гэдэг юм уу? Бүгдийг нөхөж үзэх боломжтой. Тэгэхдээ хамгийн гол 1 жилийн эрэх маш гоё. За яг энэ Ori 1 жилийн эрэхтэй цэнгэлж картыг авахын тулд та хоёр маань асуултанд хариулъя. За харъя. За гений мэдээлэл аль хэсэгт агуулгаддаг вэ гэсэн байна. Ад нь эр бэлгийн эсэд, Б нь өндгөн эсэд, В нь эр бэлгээс өндгөн эс хоёуланд нь. Харин Г нь айлч эсэд агуулгадахгүй гэсэн байна. Аавын гений ээжингийн давам гайсан гэж ярьдаг болохоор хоёуланд нь баймар юм тий. Гэхдээ аавын гений ээжингийн гээгүй байна тий. Тэр нь гений мэдээлэл харин ДНК. хоёуланд нь агуулгад юм болов. Гений мэдээлэл гэсэн. Эсвэл агуулгад төлөөлөх. Агуулгачлах шүү дээ. В хариулт юм болов. Одоо нэг алдчихвал харин нэг алдчих. Таслуулах юм уу? За хөлтөө авъя. Тэг вэгэл ав. Зөвхөн адаа одоо В гэсэн үйлдвэрийг сонгож байна те. тэхүү. За ингээ оролцогчид маань эр бэлгийн эс буюу за мөн өндгөн эс хоёуланд нь гений мэдээлэл байдаг гэсэн хариултыг сонгосон байна. За зөв байна уу буруу байна уу хамтдаа харъя. Ясууд чи да. Танд өө за. Хар яа мундаг юм би. Тэрний амтхан дээр л алдлаа. Өөр ерөөсөө алдахгүй үнэхээр гайхалтай явж. Би бинтээ баяр өрөхгүй. Яруу бадлаа. Оо яана яг тийм биш нэр. Алдахгүй үнэхээр гайхалтай явж. Би бинтээ баяр өрөхгүй. Яруу бадлаа. Оо яана яг тийм биш нэр. Яа бодож байна. Гайг болчих. Яаж ч тоглоом өргөжлөх боломж байна уу? Гайг боломжтой. Гайг чи нэг хүмүүс. Тэхүү. Тий. За ойлголаа. Хэдүүлээ өшөө хортой явъя те. Үзэгчтэй хамгийн чухал мөч буюу супер шагналыг хожих цаг мөч ойртоод байна. Энэ бол Lamor брендийн гэр бүлийн бэлгийн багцыг энэ хоёр маань хожих юм байгаа. Хамгийн гол нь асуултанд хариулах хэрэгтэй. Одоо нэг гоё хүү боломж байгаа те. Тэгтээч асуултаа арчиж төхөө. Тэгээ. За Lamor брендийн хувьд бол одоо хүний арьсанд хэрэгтэй бүх шин тэжээлийг бас л багтааж чадсан ийм багц бүтээгдэхүүн. Тэгээ хамгийн гол нь бидэнд аль болох чанартай бүтээгдэхүүн шаардлагатай байдаг те. Тэгээд чанартай бүтээгдэхүүнийг бид хэрэглэх нь зүйтэй. А тэгээд хамгийн сайхан зүйл нь Монголд үйлдвэрлэгдэж байгаа үндэсний бүтээгдэхүүн. 100% байгалийн гаралтай юм бүтээгдэхүүн байна. За тэгээд яг энэ зурган дээр та харж байна те. Жирэмсэн эхчүүд болон төрсний дараах таны хүүхдэд бас хэрэгтэй бүтээгдэхүүн байх нь аавч гэсэн хэрэглэн шүү. Манай мөхөрлч гэсэн хэрэглэгдсэн бүтээгдэхүүн зөндөө байгаа. За ингээ асуулт харъя. Олон улсын их баригчдын өдөр хизээ тохиодог вэ гэсэн байна. Тэгвэл доод. Тэгвэл боломж ашиглахаар юм биш үү? Тэгээс хувилбар арах үед лээ. За Ад нь жил бүрийн 3 сарын 5-нд, Б нь жил бүрийн 5 сарын 5-нд, В нь жил бүрийн 8 сарын 5-нд, Г нь жил бүрийн 10 сарын 5-нд. Ер нь дандаа 5-нд юм байна. Тийм байна. Тэгтээ чухам айл сар вэ гэдэг юм. 8 сарын 5-нд гэж бодоод. Их баригчаад доо. Гэтэ юу байх юм бэ? Манай их баригчтай мэдгэлгүй тийм. Боломж ашиглах. За тэгээ. Ингээд оролцогчид маань хамгийн сүүлийн супер шагналын асуултанд хариулахад бол хөө боломж авахыг хүслээ. За ингээд гаднаас хөө боломжоор хэн байгааг хамтдаа харцгаая. Сайн байна уу та? Танилцъя.
Эрдэнэ савд. Эрдэнэ савд. Таатай. За. Манай хоёр яаж дэжгүй юу? Дэжгүй. За. Амжилттай манай хоёр супер шагнал дээр ирсэн ба. Оо ямар монд вэ? Тэгээд хамгийн гол нь энэ хоёрын бас супер шагнал бүр үнэхээр азтай таарлаа. Олон улсын их баригчдын өдөр хизээ тохиодог вэ? Харин тий. Манай мэдгүй байгаа юм уу? Бид нэр мэдгүй. Их баригч мэдгүй. Манай бүх хоригдлын хувьд бол нэг 8 сарын 5 хавцаа байх гэж бодож байна гэсэн. Та юу гэж бодож байна? Юу штэ мэдэн штэ. Тэгтээ мэд хамгийн сайн мэддэг өдөр штэ тий. 5 сарын 5-нд. Аа за. Жил өрөө 5 сарын 5-нд их баригч нарын олон улсын баяр болдог байхгүй юу? За тэгэхээр хамгийн гол нь хоёр маань бас ингээд их баригч юмчийнхаа санд мэдээ та гурав нэг Зүг ярьж байгаа болоо гэж. За өрстөөл мэл. Тэгэхээр яг эмчээ яг зөв үнэ дуудсан байна тий. Баярлалаа. Эмчийнхаа шийдвэрийг дагаж байна. Гүү боломжоо их гоё зөв ашиглалаа. Ер нь маань хүрээний тоглоомд яг ингэж гайхалтай зөв ашигласан тохиолдлууд их цөөхөн байдаг. Тэрний нэг нь боллоо шүү. За тэгэхээр 5 сарын 5 гэж та гурав санал нэгдэж байна. За. Тийм бо. За тэгвэл харцгаая тий. Бэ хэлбэр буюу жил бүрийн 5 сарын 5 гэсэн байна. Зүг байна уу буруу байна уу? Хамтдаа харъя. Энэ бол супер шагналын хариултаа харах хэлж байна. За баярлалаа. 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 За амжилт хүсье. Яг зөв байсан шүү дээ. Өмнөхдөр нь ингээд сонгосон бол хоёулаа нь баг таа чадхаар байсан тийм. Харин 8 сарын 5 гэж явчих байсан баха тий баг. Гайхалтай. Хоёр ч өнөөдөр үнэхээр гайхалтай оролцож байна. Маш гоё юм үү тий. За ингээд энэ удаагийн төрхөрөөний тоглоом шоу нэвтрүүлэгт мөнх оргилын гэр бүл маш амжилттай сайхан оролцлоо. За мөнх оргил болон зол заяа нар маань 7 асуултын 6 асуултанд нь маш амжилттай хариулаад за эдгээр олон шагналын эзэд болсон юм ба. Тэгээ бид яг одоо энэ шагналыг бүгдийг оруулж игнөө хүсэж байна. Бэлгэн маань ороод ирлээ. Баярлалаа болроо. За ямар вэ? За ингээд эдгээр бэлгийг та хоёртой үлдээж байна. Ингээд гэр бүлд наад жаргал хамгийн сайн сайхан бүхний үсээ нэвтрүүлэгт оролцсон маш их баярлалаа. Тэгээд бяцхан өөр маань мэдлэгээр эргээд уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. Амжилттай амжилттай. За тэр хүрээний тоглоом нэвтрүүлэг маань үргэлжилсээр за мөнх оргил болон зол заяа нарын маань бяцхан гүнж хорвоод мэдлсэн. Тэгээд энэ гурьгаа бас эргэж явнаа. За та гур маань сайн уу? Сайн байгаа. За гайгүй амарч уу? Гайгүй сайн амарч. Тэгсэн баха. Тэгээд нэвтрүүлэг дуусаа төт хөдлөгөө. Тиймээс цаг хөрөхгүй хугацаанд төрсөн бас. Аавын сэтгэл ямар вэ? Бяцхан гүнжтэй боллоо. Сэтгэл маш өндөр байна. Том охин чинь хэдтэй илээ? Манай том охин 3 настай. Одоо бяцхан дүүгээ харсан уу? Охтод би видео хайртай байдаг. Надад арай харж амжааг ба. Баг дүүний орж ирчихэл хараад тэрэл. Айгуу баяртай байгаа. Хоёроос харин бас нэвтрүүлэгт орсон сэтгэлийн сонсох гээд тухайн үед нь ямар байв одоо ингэ эргээд бодоход. Тухайд яа өвдөлтөө өвдөж байгаа хажуугаар бас тэгээд орохоор бас сатараад зүгээр ч юм шиг санагдсан шүү дээ. Тийм тэгээд дуусаал ерөөсөө бүр амар өвдөл гэсэн гинт тэгэл зөөгөө сонирхолтой зүгээр санагдсан. За бяцхан гүнжээ харчлаа. Гэр бүлд нь сайн сайхны хүсээ. Одоо ам бол тавлаа боллоо. Сайхан байгаа хаа. Аз жаргал хүсээ. Хайдаг эргэж ирэх таатай байлаа. Баярлалаа. Тавлсан байлаа.